Mobile технологи хөгжиж, тав тухтай үйлчилгээний өрөлт төрөгчөөр нэмэгдэж буйтай холбогдуулан хоол хүргэлтийн аппликейшнуудын нэр хүнд өсөж, хооллох болон хоолны үйлчилгээний талаарх хүмүүсийн ойлголтыг өөрчилсөн. Хоол хүргэлтийн аппликейшны нэг болох UB Web хоол хүргэлтийн аппликейшн Монголын мянган хэрэглэгчдийн хувьд зээлшгүй хэрэглүүр болж олон төрлийн амттай сайхан хоолыг гэртээ тав тухтай жооглоход нь үйлчилж байгаа юм. 选择蒙古市场主要的原因是，第一，我在国内有10多年以上的外卖行业经验；第二是，我自己大学学的是软件工程，是懂软件的；第三呢是经过去年的简短的一个考察，发现蒙古国整体的移动互联网市场是属于比较早期的，然后是机会比较大的。我们目前的话是有10几个外卖骑手，然后每天的话大概有几百单。我们在蒙古本地的话，没有沿用中国的价格战的这个方式，而是采取更利于或者更贴近于本地市场的这么一种策略。UB Web хоол хүргэлтийн аппликейшнд Монгол улсын 10 гаруй иргэн хоол хүргэлтээр ажиллаж байна. Тэдний бусад хоол хүргэлтийн аппликейшнаас өөр нэг онцлог зүйл бол 3 дугаарт мотоциклоор хоол хүргэх явдал байсан юм. Уг 3 дугаарт мотоциклыг хятадаас оруулсан бөгөөд жахалгаанаар ажилдаг халуун суултуур, халуун жолоотой байдаг нь хүйтэн цаг агаартай Улаанбаатар хотын нөхцөл байдалд нийтдэг. Хоол хүргэлтийн ажил хийжсэн. Тэгтээ машинтай хийжсэн. Одоо болохоор нэг 3 дугуйтай мопитер хийж байгаа. Тэгэхээр хамаагүй хурдан. Одоо нэг үйлчлүүлэгчд хурдан очин гэсэн. Одоо юу гэх чинь Монголын нөхцөлд болохоор машинтай явна гэхээр төгжрээний амар өндөр асуудалтай байдаг байхгүй. Тэгэхээр одоо бол мопиттэй асуудалгүй. Тэгээд сүүлийн үед манай мопитнууд их сайн мопитнууд орж ирсэн. Өвлийн улирлын халдаг. Тийм болохоор нэг яхахта дааж маарна гэсэн ойлголт байхгүй. Давуу тал гэх юм бол хангам цайтай. Тэгээ хоёрдугаар гэх юм бол захирал эрнэфт ажгүй байдаг шүү дээ. Хүмүүстэй их юу гэдэг. Хүмүүсээ боддог гэх юм уу? Одоо бидний ямар нэгэн асуудалд орчихгүй гэдэг хоолоо одоо ингээд удаан хүргээрэл ч юм уу тий. Эсвэл одоо ингээд үйлчлүүлэгчээс гомдол ярих хамаагүй шүү. Эрүүл мэнд чинь шүү гэж. Тийм болохоор л ер нь ажилтдаг та. UB Web хоол хүргэлтийн аппликейшн Хятад Монгол хоёр орны иргэдийн ойлголцоо, соёлын солилцоо, хэрэглгээний харилцан холболт, төлбөр тооцооны гүүр болж худалдаа, технологийн хамтын ажиллагааны гүүр болдог.